NRCC компаниас иргэдэд эдийн засгийн мэдлэг олгох чиглэлээр бодлогын нөлөө цуврал хэлэлцүүлгийг эхлүүлсэн. За энэ удаагийн дугаараараа бид нар бодлогын нөлөөг судлах хэмжигэд тулгарч байгаа саад бэрхшээлийн талаар ярилцах гэж байна. Тэгээ өнөөдрийн зочин бол NRCC компани захирал Алтан Цэцэг. За Алтан Цэцэг нь эдийн засгийн ухааны докторийн зэрэг Америк нэгдсэн улсын Виржиниа их сургуульд хамгаалсан. За бодлогын нөлөөг үнэлэх судалгаа их чиглэлээр бол сүүлийн 10 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай судлаач байна. За тэгээ эхнээс одоо асуулт шууд ингээд бодлогын нөлөөг хэмжихэд ямар асуудал тулгарч байна вэ гэдгээс эхлэе гэж бодож байна. За энэ хэмжил нэгдүгээрт бол энэ тэргуунд бол мэдээж нөгөө нөөцийн асуудал гэж хэлэх байх. Яагаад тэгэхээр зэрэг бодлогын нөлөөлийн судалгаанууд маань бол нөгөө туршилтын арга зүй хэрэглэдэг. Тэр үүднээсээ бол бас тодорхой хугацаа, цаг болон одоо эдийн засгийн нөөц шаарддаг юм судалгаа байгаа. Тийм болохоор энэ талаасаа бол одоо нөгөө засгийн газар тийм ээ тэр бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа талууд маань бол бас ямар бодлого хөтөлбөрт тэр энэ нөлөөллийн үнэлгээний төсөв мөнгийг суулгаж өгөх вэ гэдэг дээр бол бас сонголт хийх юм нэг талаас бол шаардлага гарч ирнэ гэсэн. Томоохон одоо төсөвтэй тий хэдийн тэр бумаар яригдах ч юм уу тийм ээ төсөвтэй хичнээн одоо мянган хүн амд хүрэхэрч гэдэг юм одоо тийм төслүүд дээр бол одоо нөлөөллийн үнэлгээ хийж явна гэсэн ийм бас зохицуулт юу бол байх шаардлагатай болох байх. За нөгөө талаасаа болохоор энэ маань бол бас одоо хүний нөөцийн бас нөгөө юунууд байгаа. Манайд бол жишээлбэл нэг бэрхшээл маань юу гэхээр зэрэг бас бэлтгэгдсэн тийм ээ яг энэ одоо нэг техник шинжилгээ ухааны арга зүй эзэмшсэн хүний нөөц бол байх шаардлагатай болно гэсэн үг. За мөн судалгааныхаа онцлогтой хамааралтайгаар яадаг вэ гэхээр ялангуяа бодлого хөтөлбөр дээр энийг хийх гэхээр зэрэг туршилтын арга зүй маань бол тодорхой хүмүүсийг хамруулах, тодорхой хүмүүсийг хамруулахгүй байх юм хэрэгцээ гараад ирдэг. Энэ үүднээс бол бас этик буюу одоо ёс зүйн асуудал бол үүснэ. Хэнийг нь хамруулах уу, энийг хамруулахгүй байх нь өөрөө одоо этикийн хувьд зөв юм уугүй юу гэдгийг заавал энэ дээр судлаач. Энийг жоохон тодруулах уу тий? Нөгөө хэнийг хамруулахгүй яг тодорхой бодлого дээр. За жишээлх юм бол энэ маань яг хөөр зэрэг манай одоо нэг туршилтын бол судалгаагаа энэ маань богино хугацааны мэргэжил олгох сургалтанд одоо нэг залуучуудыг хамруулах юм хөтөлбөр. Тэгээ энэ дээр болохоор жишээлх юм бол одоо нөгөө тэр чинь нөгөө сансргүй сугалаагаар энэ хүнийг хамруулнаа, энэ хүн хамрагдахгүй гэдгийг одоо нөгөө дизайн нь бол тэгж явах хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг жишээлх юм бол угаасаа нөгөө хөтөлбөр нь өөрөө маш их юм боломжтой суудал одоо тэр нөгөө нэг сургалтын төсөв мөнгө нь хангалттай байгаа үед жишээлх юм бол иргэдийг ингээд шууд судлаач санамсаргүй хуваарлаад энэ дөржиг хамруулалт болмаг хамруулахгүй гэх чинь өөрөө ёс зүйн хувьд бол маш одоо буруу. Тийм учраас энэ дээр бид нар бол нөгөө юу чухал вэ гэхээр зэрэг хөтөлбөрийн одоо нөгөө оронтой нүрээ хязгаарлагдсан бол тийм үү зайлшгүй одоо тодорхой хэдэн сургалтанд хамруулах төсөв маань одоо жишээ нь 1000 байхад яг сургалтанд хамрагдах хүсэлтэд өргөдлөө өгöd байгаа хүмүүс маань жишээ нь 3000 ч юм уу байгаа тохиолдолд бол энэ маань ёс зүйн асуудлаас тэгж шийдэж байгаа байхгүй угаасаа нөө засгийн газраас одоо нөгөө хангаж байгаа тэр хөтөлбөрийн оронтой өрөө цөөхөн байгаа болохоор суглаагаар одоо яг нөгөө хин хамрагдах уу гэж шийдэнгээ тэн дээр бас нөгөө нөлөөлөл үнэлэх боломжтой. Тэгээд цацаад явах боломжтой байна тийм. За дараагийн юм нь болохоор ерөөхдөө нэг түрүү бас ингээд хүний нөөц, санхүүгийн нөөц тэгээд чадвархын асуудал ярьж байна л та. Тэр яг энэ чадвах одоо хэр байна вэ? Энэ дээр жоохон дэлгэрүүлэх үү? За чадвархын хувьд бол манай улсын хувьд одоо сүүлийн үед бас нөгөө энд их анхаарал тавьж байгаа учраас бол эерэг өөрчлөлтүүд бол гарч л байна. Тодорхой хэмжээнд бас одоо ийм туршилтын судалгаанууд хийцэн өөрийн одоо үндэсний бас ийм одоо мэрэгчлэлтэн тийм ээ ийм туршлагатай одоо судлаачид бол бас бий болж эхэлж байна. Гэхдээ бол маш одоо нөгөө эхлэлийн шатнд байна гэж бол ингэж харж байгаа. Яг тэгэхээр зэрэг туршилтын судалгаа маань өөрөө бол одоо маш их юм хийж одоо нөгөө тэр туршлагаа бол хоримтлуулдаг байгаа. Яг дизайнаа гаргаад цаасан дээр ингээд судалгаа маань ингээд шинжилгээ ухааны хувьд бол ямар ч асуудалгүй ингээд одоо яг хэрэгжихээр болцсон байсан ч гэсэн өөрөө нөгөө практикт ингээд тэр судалгааг хэрэгжүүлж эхлэх үед бол олон тооны юм одоо асуудлууд судлаачаас бол төрөл бүрийн одоо ур чадвар шаарддаг бас нэг юм онцлог байгаа. Нөгөө оролцогч талууд, хөтөлбөрт хамрагдаж байгаа талууд, хэрэгжүүлж байгаа талууд гэх тэд нартай маш нарийн юм одоо нөгөө хамтын ажиллагаатай байх хэрэгтэй тий. Тэгээд дээр нь бол яг хөр нөгөө ямар одоо мэдээлэл цуглуулах юм бэ? Тэн дээр ямар арга зүй гэр цуглуулах нь одоо зүйтэй вэ? Өшөө дээр нь сая ярьсан тэр нь ус зүйн асуудал ч гэх юм уу тийм ээ. Ийм бас асуудлууд байгаа. За тэгээд үүнээс гадна бол яг энэ нөөц боломжтой холбоотой хэлэхэд бол яг судалгаанд маань өөрт нь бас юм судалгаа болгон бол сайн. Одоо туршилтын аргаар хийсэн судалгаа болгон чинь сайн гэсэн бас баталгаа бол байхгүй. Зарим судалгаануудын хувьд бол жишээлх юм бол нөгөө туршилтын аргаар ингээд нөлөөлийн үнэлгээ хийчихсэн ч гэсэн арга зүй дээр алдсан ч юм уу тийм ээ бас хэрэгжүүлж явах явцдаа одоо нэг алдаа гаргаснаас болоод одоо энэ судалгааных нь үр дүн бол хүлээн зөвшөөрөгдөхгүй болдог ийм юмнууд бол байгаа.
тохиоллууд. Тэгээ үүнтэй холбоотойгоор олон улсууд бол нэг одоо авч хараа хэрэгжүүлж байгаа арга хэмжээний юу гэхээр зэрэг туршилтын судалгаануудыг бол нөгөө бүртгэдэг юм урьдчилж туршилт хэлэхээс өмнө бүртгэх юм бүртгэлийн ус сангуудыг бол байдаг. За тухайлбал Америкийн эдийн засгийн холбооны тэр туршилтын судалгааны бүртгэлийн сан гэж байдаг. За тэр санд бол тухайлбал манай одоо нөгөө судалгааны багаас хийжсэн судалгаанууд маань бол бүртгэгдсэн байна. За баярлалаа. Бодлого боловсруулагчид бодлогын нөлөөний судалгааг хэрхэн үнэлдэг вэ? Нөлөөллийн судалгааны ач холбогдол гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр яг уу за маш их үнэлж ийн л гэж хэлэх бах та яг одоогор бол. Ягаад тэгэхээр зэрэг манайх ч одоо бүрдээ нөгөө хууль тогтоомжийн тухай хуулиа гаргалаа. Тэгээд аливаа одоо нөгөө бодлого юуг одоо хилцэгтэй санал болгохдоо бол нөлөөлийн үнэлгээг заавал авч үзээрэй эднэргээд энэ талаасаа бол юу гэдгийг ямар ч байсан цаасан дээр бол нэлээд одоо юм юунууд бол ахиц төвшлүүд бол гарчаад байна. Зөвхөн бодит практик дээр бас нөгөө судалгаан суурилсан бодлого тийм ээ нотлогоон суурилсан бодлого гэдэг энэ одоо бас нэг юм хүмүүсийн одоо улс төрчдийн ч юм уу нөгөө бодлого боловсруулагчдын бас өдөр тутмын үг хэллэгийн дотор бол ингээ ороод явж байна. Тэгэхээр энэ бол маш нааштай бол өөрчлөлт. Гэхдээ яг практикт одоо нэг хэрэгжилтийнхээ шатан дээр болохоор зэрэг ердөө одоо маш ихлийн түвшинд байна л гэж хэлэхээр байна. Тэгэхээр Монголд яг бодлогын нөлөөг судлах чиглэлээр гол тоглогчид тэр нь хэн байна вэ? За нэг талаас бол мэдээж яг бодлого хэрэгжүүлж байгаа талууд ч өөрөө бол мэдээж маш том тоглогчид байж таараа тийм үү. Яг бол том хэмжээний тэр хөтөлбөр програмыг одоо бодлогыг хэрэгжүүлэх эсэх шийдвэрийг гаргаад өөртөө одоо тэр үр дүн өөрчлөлт авчирна гэсэн итгэлтэй тэр хөтөлбөрийг чи хэрэгжүүлж байгаа учраас л тэд нар нэг том оролцогчд байж таараа. Нөгөө талдаа яг хөр тэрийг санхүүжүүлж байгаа одоо татвар төлөгчид иргэд өөртөө нэг том оролцогчд болж таарна гэсэн үг. Яагаад тэгэхээр зэрэг тэр нөгөө өөр юм зарцуулах байсан эдийн засгийн нөөц чинь яг тухайлан тэр одоо зорилгоор зарцуулагдах болж байна гэдэг чинь иргэдийн хувьд бол маш одоо чухал ач холбогдолтой юм асуудал байж таараа. За гурав дахь одоо чухал тал маань юу вэ гэхээр зэрэг тэр судалгааг хэрэгжүүлэх одоо тэр нөөц боломж бүхий одоо нөгөө судлаачид гэдэг юм тийм ээ судалгааны байгууллагууд өөрсдөө бас нэг том тоглогчд болов гэж ингэж харж байна. Яа тэгэхээр энэ хүмүүс энэ одоо нөгөө тал маань өөрөө ур чадвараа дэвшлүүлж тийм ээ мэдлэг мэргэжил туршлагаа одоо нөгөө ахиулснараа одоо манад хэрэгжиж байгаа хөтөлбөр програмуудад бол шинжилгээ ухааны үндэслэлтэй маргаангүй юм үнэлтүүдийг бол хийж өгөх бас нөөц боломж бүрдэх байна. За баярлалаа. Тэг өнөөдрийнхөө хэлцүүлгийг өндөрлүүлээ. Тэг хэлцүүлэгт оролцсон